Хадгалан зээлийн хошооны зөвхөн нэг эзнээс хураасан 24 машины гаражийг шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын нэр бүхийн албан тушаалтан дуудлага худалдаанд оруулалгүйгээр бусдад түрээсэлж байсан тодорхой болсон байна. Нүгээрээ бол улсаас энэ гаражийг зараад хохирогчдыг хохирлгүй болгох гэсэн ч гаражийг шүүхэн шийдвэр гүйцэтгэх албаны нэр бүхийн албан тушаалтан бусдад түрээсэлж мөнгө олж завшиж байсан байна. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үүрэг барагдуулах албаныхан үүрэг барагдуулах биш харин хураагдсан эд хөрөнгийг мөнгө олох хэрэгсэл болгож сүүлдээ тэр нэлэрч одоо авилгалтаа тэмцэх газраар шалгагдаж байгаа юм. Глоб кредитийн тэр боосон худалдааны Баянгол дүүргийн боосон худалдааны төвийн дэргэдэх дутуу баригдсан 4 давхар барилга байдгийг. Энэ барилгыг болохоор өөрөө тухайн барилга объект өөрөө 1184 м2 талбайтай барилгыг шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд шийдвэр гүйцэтгэгч инх туяа одоо санаатаагаар болон эсвэлтгүүгээрээ 254 м2 гэж квадратаар нь бууруулж тэгээ өмнөний бууруулж бусдад дуудлага худалдан борлуулсан илрээд одоо авилгатаа тэмцэх газар бас шалгагдж байна. Хадгалан зээлийн хошооны хохирогчид 8 жилийн турш өлсгтөө өсөж, тэмцэгтээ тэмцэж байсан ч төдийлөн үр дүнд хүрч чадаагүй. Харин шин засгийн газрын үед хураагдсан хөрөнгийг завшиж, албан тушаалаа ашиглаж, баяжиж байсан этгээдүүдийг илрүүлж шалгаж байгаа нь юм. Ийхүү газар гаражийг сэмхэн мөнгө болгож байсан бол хураагдсан машинууд яасан болоо гэдэг хардлага байдаг. Одоо бол 8 жилийн өмнө хураасан машин мараалын илэгдэлд орсон гэдэг нь тодорхой юм аа. Бүх цагдаагаас шүүхэн шийдвэртэй очиж та бүгдээрээ тоногдоод бүх моторууд нь солигдоод ерөөсө бүх дотоод юмнууд нь солигдсон. Тэгээд 7-8 жил тэр амгалангийн 20 ангийн задгаа хашаан дээр хэвтэж байгаа. Боломжийн машинууд нь энэ хугацаанд иргэдийн өнөөдөр энэ ерөөсө гол зорилго бол хохирчдын хохирлыг бүрэн барагдуулахын тулд гарсан юм чинь энэ асуудлыг шийдэж болох байсан. Тэгээд энэ одоо зүгээр нохош хүний үр болгоод тэмцээд тавьчихсан байгаа. Хадгалан зээлийн хошооны хохирогчид хууль бус байж мэдэх 50 хэргийг холбогдох албаныханд өгөөд байна. 8 жил эд хөрөнгийнхөө хойноос явж байгаа иргэд зарим нь амнасаа алдаж ихэнх нь эд хөрөнгөөр хохирж үлдээд байгаа юм аа. Нэг эргүүлээс 2 хүн нас орсон байна. Ихэнх нь миний мэдчихсэн хөгжүүл ихэнх нь бас талигаач нас орчжээ. Үнэхээр маш хүнд байдалтай байна. Ихэнх нь бол орон байраа зараад хийцэн түрээсийн баримт 5, 6, 7 жил давхар хохироод явж байгаа аж амьдрал бүх байдлаа бол энэ дотор хэрэгцсэн байгаа. Бүх улсуудын өөрийнх нь утас шөмөс бүх юм баримт нотлоготой байгаа шүү гэдэг хэлье. Хохирогчдын хувьд сонгуулийн үеийг даламдуулж хохирлоо барагдуулахын төлөө байдаг. Өнгөрсөн жилийн их хурлын сонгуулиар Монгол Ардын намын гадааж ихсэж байлаа. Харин өнөө жил ерөнхийлөгчийн сонгуулийг өгтөж асуудлыг эргэн тавьж байгаа нь инээгж зарим иргэд харж байна. Тэд өнөөдөр ерөнхийлөгчид хамдан мэдээлэл хүртэл хөгүүлээд байгаа юм байна.